нөгөө ийм асуулт байгаа. Энэ практик шаардлага дээр нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн практик шаардлага дээр болохоор сагдан хорих, дасан сэргийлэх арга хэмжээ авах, өөрчлөх, хүчингү болгох, хугацаа сунгах эсхийг шийдвэрлэх, шүүхийн хилцүүлэлт өмгөөлөгчийн оролцоо мэтгэлцэх зарчим туйлын хангалтгүй байна гэж өмгөөлөгчдийн 72% нь дүгнсэн байсан. Энийг одоо нэмэлт өөрчлөлтөнд яаж тусгаж оруулсан бэ гэдэг асуулт. Энэ дээр харахаар юу ч харагдахгүй байна. За мөн анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь өмгөөлөгчийн зүгээс нэмэлт нотлох баримт цуглуулгатай холбоотой хүсэлтийг хангалттай шийдвэрлэдэггүй асуудал байна гэдэг ийм практик шаардлага дээр бичсэн байсан л да. Тэгэхээр эдгээр асуудлуудыг ер нь яаж одоо энэ нэгдүгээр зүйл дээр тусгасан бэ гэдэг нэгдүгээр асуулт байгаа. Хоёрт нь болохоор бол энэ дуу дүрсний бичлэгийг тодорхой хугацаагаар хадгалах зохицуултыг нь хуулийн дээр тодорхой болгооч гэдэг ийм шаардлагатай байна гэж практик шаардлага дээр бас тусгасан байсан. Энэ асуудал ер нь яаж нэмэлт өөрчлөлтөнд орж байгаа вэ гэсэн ийм хоёр асуулт. За сайн зэрэг гишүүн. Тэгээд сайн зэрэг гишүүнээ юу баасан жаргал гишүүн ажлын хэсгийн гишүүний хувьд бас хариулт нэмье гэж ах шүү. Тэр боломжийг олгоно үстэй. За сайн зэрэг гишүүний микрофон. Тийм манай ажлын хэсэгт орсоо гишүүдээс нэмж тайлбараад өгч болов яах вэ? За хоёр асуулт байна. За нэгдүгürt яг энэ удаагийн цахимжилттай холбоотой заалтуудыг би бас Алтан гэрэл сайдтай тухайн үед одоо бид төр зөвшөлдсөд энэ удаагийн юм дээр бас хасчаа. Тэгэхдээ бас зарим одоо хуучин зохицуултууд хэвээр үлдчихэж байгаа. Гол асуудал юу гэхээр энэ засгийн газар дээрээс нь шүүх хэрэгтлийн байгууллага, за дээрээс нь нийт эрх зүйн статустай өмгөөлөх байгууллагч гэдэг маш олон энэ оролцогч байгууллагуудын эрх ашиг оролцоо өөрөө энэ цахимжилтын цаана яригдаад байгаамаа. Энэ дид бүтцийг хэн цаашаа авч явах вэ? Энд асар их дата цуглана. Яг энэ цахимжилтын асуудлын яваад ирэхээр. Тэгэхээр хатуу болон зөөлөн дид бүтцийг хөгжүүлэлтийг хэн цаашаа авч явах юм, аюулгүй байдлыг хэн цаашаа авч явах юм гэдэг зүйл яг эрүүгийн процессын үйл дээр бичигдэж болохгүй байгаа учраас энэ хэсгээ хасаад нэгдсэн нэг байдлаараа шүүх эрх мэдэл болон хууль сахиулах үйл ажиллагааны цахимжилтыг дэмжих ерөнхий хуулийг одоо намрын чуулганд өргөн барья. Ингээд энэ дид үтцээ хэн авч явах удирдлага зохион байгуулалт нь ойлгомжтой болох юм бол зөвхөн эрүүгийн хэрэг гэхгүйгээр цаашдаа захиргаа иргэний бүх хэрэгүүдэд авц тэрэгтэй болоход нэгдсэн нэг платформ буюу зардал мөнгөө өгдүүлээ одоо үр ашигтай гэдэг юм үр дүнтэй байдлаар явъя гэдэг зүйлээр энэ шийдлийг олоод явсан. Засгийн газар дээр буюу хууль зүйн дотоод хэргийн яам дээр энэ ажлын хэсэг гарсан байгаа гэж би ойлгож байгаа. Хуучин ч гэсэн бас энэ чиглэлээр шүүх эрх мэдлийн байгууллагатай оролцоод явчихсан. Тэгэхгүй ингээд захимжна гэдэг одоо хэний сервер дээр энэ датанууд цуглах гэдэг ч юм уу. Энэ дата мэдээллүүдийг хэн аюулгүй байдлыг хангах энэ зүйлүүд ингээд одоогоор бол их ойлгомжгүй байгаа. Ерөнхий байдалтай байгаа. Энийг л тодруулж иж дараа нь энэ асуудлаа явъя гэснийг үнцэг гарч ирсэн. За хоёрдугаарт яг өмгөөлөхийн тэр таны ярьж байгаа үзэл баримтлалаар туссан мэдээллүүд энэ засгийн газар өргөн барьсан хууль дээр бас шийдлүүдтэй орж ирсэн. Өөрөөр хэлэх юм бол өмгөөлөх энэ болцоог хангахаас эхлээд хавц тэрэгтэй танилцахаас за дээрэс нь хэргийг одоо яг боож дуусаад шүүхийн үрдсэн зүйл шилжүүлэхээс эхлээд бас тодорхой үе шатууд дээр өмгөөлөгчийн оролцоонуудыг нэмэгдүүлж өгч байгаа. За дээрэс нь яг өнөөдөр бас гол асуудал бол шүүхтэр тодорхой одоо нотлох баримтыг бас өмгөөлөгчийн зүгээс энэ хууль заасан журмын дагуу гаргаж өгөх тэр болцоог нь бол бүрдүүлж өгч байгаа. Хавц тэрэгтэй танилцах хугацаа мөрдөгч магадгүй нэгэн цаг өгөөд за цагийн дараа бид нар шүүхлөө шилжүүлнэ гэждэг гэсэн бол энэ удаад одоо хамгийн багадаа 72 цагийг өгнө. Дээрээс нь хэргийн эдрээ төвөгтэй байдал ч гэдэг юм уу тодорхой зайлшгүй энийг одоо асуудлуудад бас цаг хугацаа хэрэгтэй гэж үзэх юм бол энийг 14 хүртэл хоног сунгаад явах буюу энэ одоо хүмүүс маань хавц тэрэгтэйгээ бүрэн танилцж иж үйлчлүүлэгчийн эрх ашиг хамгаалж бас мэтгэлцэх тэр болцоог нь олгох зэрэг нилээдгүй юм олон одоо зохицуултууд бас засгийн газараас орж ирсэн. Энэ үндсэн санааг нь бид нар бас алдагдуулахгүйгээр бас тодруулж за Саранзан болтгчны микрофоныг өгье. За тэгвэл одоо өмгөөлөгчдийн холбоо энэ тал дээр энэ саналууд дээр ямар бодолтой байна? Яг та бүхний тодорхой хэмжээнд тавьсан асуудлууд шийдэгдэж байна гэж харж байна. За Данзанаруу дараагийн микрофон 6 дугаар микрофон. За өмгөөлөгчдийн холбоо Данзанаруу энэ нэмэлт өөрчлөлтийн хүрээнд хүний эрхийг хангахтай эрх тэгш мэтгэлцээний нөхцөлийг
бүрдүүлэхтэй холбоотой нэлээд чухал өөрчлөлтүүд орсон. Сая ажлын хэсгийн даргын хувьд бас нэлээд бас тодорхой тайлбарлаа. Гишүүний яг тухайлж асуусан асуудал дээр нэмээд хэлэхэд цагдан хорих тасан сэргийлэх арга хэмжээ авахтай холбоотой асуудалд өмнө нь одоо энэ хэлэлцүүлэг нь яаж авдаг байсан бэ гэвэл прокурор гаргасан зөвхөн саналтай л танилцдаг байсан бол одоо урьдчилаад энэ цагдан хорих үндслэл болж байгаа ямар баримтууд байна, дэдгээр баримтуудтай энэ урьдчилсан хэлэлцүүлэг за мөн тасан сэргийлэх арга хэмжээний хэлэлцүүлгийн өмнө өмгөөлөгчд заавал бүгд баримтуудтай нь биечлэн бүрэн танилцчээж шүүхийн мэтгэлцээнд орох боломж бүрдсэн нь бол нэлээд давуу талтай нааштай өөрчлөлт гэж харж байгаа. Болж байгаа гэж л хариулж байгаа шиг байна шүү дээ. За, Баасан жаргал гишүүн нэмэлт тайлбар өгье. Ажлын хэсгийн гишүүний хувьд. Түрүүн энэ хоёр гишүүний асуусан асуулт, сая Саранзанболд гишүүний асуусан асуулттай аль алинтай холбоотой нэг тайлбар өгөх зүг баха. Манай ажлын хэсэг яг энэ хуулийн төсөл дээр нэг удаа хуралдаад бид нар зарим нэг зүйлүүд дээр бол санал бол нөгөө цөөх болоод ингээд явцсан заалтууд бас байгаа. Тэрийгээ бас манай өмгөөлөгчдийн холбоо яг гэвэл энэ хоёр гишүүн сая хамгийн эхэлж асуусан шүү дээ. Яг ингээд нөгөө орж ирж байгаа энэ заалтуудтай өмгөөлөгчдийн холбоо, прокурор бүгд аль аль нь яг санал нэгтэй байгаа мó гэж асуусан тий. Тэгэхээр одоо ши 1-р зүйлийн 19-р зүйлийг энэ хасж байгаатай бол өмгөөлөгчдийн холбоо бол санал нэгдээгүй, бас ажлын хэсгийн зарим гишүүд санал нэгдээгүй. Гэхдээ цөөнх болоод ингээд энэ бол хасагдж байгаа заалт. Энийг одоо манай өмгөөлөгчдийн холбоо бол хэлэх ёстой гэж уг нь би хэлчихээсэй л гэж түрүүнээс хойш хараад хүлээгээд байгаа. Тэгээ хэлэхгүй болохоор би өөрөө хэлж юм л да. Энэ ямар учиртай ингээд 19-р зүйл гэдээ харахаар 33-ын 3-р зүйлийн 1-ийн 4 дахь буюу хэргийн материал танилцуулах, хэргийн материал танилцуулж байгаатай холбоотой гарч байгаа бүх тэр процесс ажиллагаа бүрэн хэрвээ хийгээгүй байх юм бол хэргийг буцаана гэдэг заалт байсан юм. Энийг бол хасаад яагаад гэвэл энэ бол шаардлагагүй. За тэр 3 дээр байгаа мөрдөн шалгах ажиллагаа явуулахад эрүүгийн эрх хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэгт орчих учраас энэ бол шаардлагагүйгээ хасж байгаа юм. Би бол хувьдаа бол энийг бол хаасах ёсгүй. Яагаад гэвэл эн чинь яг нөгөө хэргийн материалыг прокуророос шүүхийн шатанд шилжүүлэхтэй холбоотой маш чухал ажиллагааны үе шат байхгүй. Тэгэхээр энэ дээр нөгөө хэргийн материалыг бүрэн танилцуулах, материалтай холбоотой, нотлох баримттай холбоотой ажиллагаан дээр гомдол санал гарах юм бол тэрийг шийдвэрлээгүй тохиолдолд хэргийг шүүх рүү шилжүүлсэн тохиолдолд буцаахыг бол хүчингүй болох энэ хэсгийг бол хасж байгаа гэсэн. Тэгэхээр энэ бол уг нь бол хിവэрэ үлдээмээр байсан боловч ажлын хэсэг дээр бол бид нар цөөх болоод энэ залт бол хасагдж байгаа гэдгийг зориуд би бас протокол тэмдэглэж үлдээх гээд байгаа гэсэн. За 2-р Саранзанболд гишүүн асуусан түрүүн тэр нотлох баримттай танилцаад хуулбарлаж авахтай холбоотой. За, Баасан жаргал гишүүн гүцээгээд хариулъя. Нотлох баримтыг хуулбарлаж авахтай холбоотой нөгөө техник хэрэгсэл хуулийн төслийн 1-1 дээр орж ирж байгаа. Дуу дурсны бичлэгийн болон бусад техник хэрэгсэл ашиглах гэдэг дээр энэ дээр бас нэмээд зүгээр гар утас гэдэг юм уу, гар утсыг яг ийм одоо энэ хууль заасан зориултын дагуу ашиглах журмаар ашиглаж болохоор энэ дээр оруулж ирья гэсэн боловч яг нөгөө бусад техник хэрэгсэл гэдгээр орж байгаа гэдэг 1-р тайлбар явж байгаа. 2-р тасаа яг сайн зориг гишүүний саяхан уншсан тайлбар дээр бол бас энийг бас тодтогч шилж байгаа. Тэгэхээр зориуд нөгөө протокол дээр тэмдэглэж үлдээхгүй бол одоо ялангуяа авилгалтай тэмцэх газар бол утас хураагаад оруулцдаг шүү дээ. Тэгэхээр нөгөө нотлох баримтынхаа зургийг авах хэрэг эсвэл зориултын зургийн аппаратаа орох ч гэдэг юм. Ингээд ийм хэрэгжилтийн явцад нуглаа гарч болчихгүй учраас бас энийг зориуд ингэж протокол тэмдэглэж үлдээж байгаа шүү гэж хэлсэн. За, би нэг асуулт асуугаад таа. Энэ